Хэдүүлээ өнөөдөр 19 сарынхаа Starlight-ыг туршиж үзнэ. Тэгээ Фредрийн. Гэтэ би авъя гэж бодоогүй ч гэсэн манай ах аваачаад аваа хийсэн мөлий. Тэгээд би за гээд тоглож үзсэн юм. Энэ тоглолт дээр бас би леженд орсон тоглолт байгаа. Манай багийнхан бүгдээрээ нэг амархан хөвчдөг бацтай херонууд ахаар нь би Фредрийн аваад урд нь махрыг гэж бодоод авсан байгаа. Тэгээ гутлаа авчаал гүйж өгсөн дөө. Энийг гэтээ би аль дээр хийчээ тэгээд бүр сизон эхэлснийх нь баг маргааш хийсэн баха. Тэгчээд юу лээ би хийхгүй яваал гэсэн мөлий. Бичлэгээд явахгүй. Нэр хэдүүлээ 700 савтай болсон мөлий. Тэгээд юу их вэ гэхээр хэдүүлээ Starlight giveaway хийх болно. Тэгээд юу лээ Аздангаа 12 сарын 30-нд тодруулна. 31-нд тодруул. 30 ч юм уу 31-нд тодруулна заа юу. Тэгээд шинэ жилийн баяраар Starlight өгж байгаа болохоор амар гоё байгаа байхгүй. Тэгээд шаардлага нь амар амархан заа юу. Subscribe дараад, лайка дараад, тэгээд комент бичгэд л болно. Тэгээд би тэр комментийг чинь нөгөө тодруулдаг юм дээр авчиж тавиа. Тэгэл гэхдээ гол нь subscribe, like дарахгүй бол тэр чинь тооцогдохгүй. Тэгээд 12 сарын 31-нд тэгээд нэг хүн Starlight-тай болно. Тэгээ жангалтахад хамгийн гол чухал зүйл бол бапа аавна. Тэгээ сая нэр техникийн саадал гараа тэгээд төр зогсоогоо тэгээд буцаага явуулсан байгаа. Тэгээ ингээд бапа аваад юу их вэ гэж бодож исэн чи дээр төртөл өрж харна. Төртөл рүүгээ явъя дөө гэд хараа байжсэн. Тэгээс бапа авчаал ульттай болсон гээл төртөл рүүгээ гүйж хахад замд Лилия цэрэг авч харна. Тэрийн цэвэрлчээл. Гол нь цэргээ цэвэрлэх хэрэгтэй бас. Mid XP чинь байхгүй бол тэгээд тэрийг ROM гэхдээ цэвэрлж болохгүй. ROM чинь тэгээд ингээд XP эдэн мэж эдэн төрөөд очиж яхад тэний царайлаад нэг миньоныг аваад идэг нэг гачин танкуд байдаг да нэг тиймэрхүү танк байж болохгүй. Яг уу core level бас яг уу тэгэл бас тэр тоглож байгаа хүн чинь таньдаг хүн бол бас яах вэ те. Тэгээд би энэ Лилияг алчиндаа гэж бодоод ультаа хийсэн бохгүй тэгсэн чи цаа чи ультаа дараад амьдраа. Би тэг алах гэж байгаад алуулах гээд юу лээ алгадах гэж байгаад алгадуулсан гэдэг дээ. Яг тэрэн шиг алах гэж байгаад алуулах гэж байгаад зүхтаад фарм хийгээл яваадсан. Бас жанглахад хамгийн чухал нь фарм ч юм за мэдгүй. Тэгэл ингээл бапа аваад яваалсан. Тэгээд тэн дээр нэг дайнар хуу юм болж харна тийшээ очие гэж бодоод ингээл бапа авчаад тийшээ гүйсэн. Гүйсэн ч очсон ч юм. Тэгээд Лилия бахаар нь шууд стандарт ультаа дараад тэгсэн чи өгтгүй юм. Ирлий дээр Фредрийн дэмэ ультны дэмэж нэх амар биш юм бэлээ. Тэгэл би бүр нэг ч ассистгүй явж байгаа л. Нэг нь манай Лисли алаа. Тэгээд дараагийнх нь дахиад манай Лисли асан заяа. Би тэгээд угаасаа Лислигээ скил бол анч гэж юу яах вэ гэж одоо түүртлээ цуцсан. Эстсдэг амд. Тэгэл айтем мэдрээ хараал. Манайх гой хожиж энэ гэж бодоо явж исэн юм. Тэгээд энэ Starlight нэгтээ ер нь бол нэг Starlight-тууд амар нэг хэвийн гардаг болсон сүүлийн үед. Мэдгүй энэ Starlight надад нэг гоё санагдаагүй. Хамгийн сүүлд тэр нөгөө Arlot-ийн Starlight билүү. Тэр амар гоё байсан. Тэгээд бас Гүсёны Starlight бас дэжгүйсэн сүүлд гарсан. Сүүлч яг уу бүр өмнө жилийн 100 гарлуу. Мэдгүй нилээс тэрийг би бүр амар их хүлээж гарны эдийн хүлээж агаад авсан. Тэгээ одоо надад Гүсён дээр 3 скин дутуу байгаа. Тэгээ Гүсёны коллектор гарах ивент гарах юм болов уу? Гараал уг нь авчмаар байгаа байхгүй. Тэгээ Гүсёны Starlight гоёлыг коллектор нэрээ шинжлэгдсэн байлээ. Тэгэл энд эднэрт ингээд өгчихгүй хин шиг арай гэж амьдэрч гарчаал буцаж тойрж очдөг байхгүй. Тэнгүүт нөгөө Lancelot нь яхав тэ тусал байсан юм надаа өгөөд. Тэгэл Лилияг нь хөөс юм аа. Тэгээ ингээд зугтцгаар нугаас гүйцгүй мэн гэж бодоод буцаа гүнивэр рүү н орсон чинь буцаа ирж яхаар нь буцаа Лилия руу нөрөөд тэгээд алсан юм. Гэхдээ би халаагүй л дээ. Манай эстс алсан. Ер нь Фредрийн чинь ер нь бол бүр хүссэн хүн болгонд баг килэ болоод авдаг. Хөөх хилтэй херо байлээ шүү дээ. Бити Фредрийнхаа килэг госцгаар ингээд хөөх юмт ингээд хичээгээд байгаа байхгүй. Тэгэл би энэ Лилияг ингээ хөөе гэж бодож ирсэн. Тэгээд яг ч би хөөх хөвөлцөн заяа. Lancelot-ийн араас явсан юм шиг байгаа амханда. Тэгсэн чинь алга байхаар нь тэгээд Лилия руу нарсан чинь дахиад Лесли болоолгочдөг байхгүй. Тийм Фредрик ямар кил хийж чаддгүй херо вэ гэж бодоод явж исэн чинь
урд Ланслот ухаар нэгээсэн чи өгчтiin. Тэгээд ер нь бол би ультгүй бол тэгээд нэгээ эрэглээл ер нь бол кийлэх гусах боломжтой юм гэсэн. Сая харсан уу? Яа би ингээд тааварт нь ороод урд нь махарж байгаа юм. Тэгээ миний кийл байх хэрэгтэй байсан бохгүй юу? Тэгсэн чи өөр хүний кийл болоод. Энийхтэй Лилия угаасаа амьдрахгүй нь ойлгомжтой байсан. Азар манай багийн төслийг тэр Лилиягийн мэдээг юм уу яасан зодоогүй. Тэгээд ингээд юу лээ гүнийвэртэй жоохон хөөцөлт тоглосон. Йоо энэ дээр амар хөгийн болсон заяа одоо харж байгаарай заяа. Би яг ингээд алах гэжсэн бохгүй яг нэгээ игээ тэгсэн чи зилон бүр үнэн хөгийн гүлэг госчтiin да. Тэгээд жижигэн дайн болоод баг энэ дайнаар дууссан дөө. Тэгээд Лилияг нь алаад тэгээд энэ дайн дээр дуусд юм. Энд нэг жижигэн дайн болоод айлынхан баг бүгдээрээ үхээд тэгээд дуусгасан бохгүй манай. Тэгэл бүшэлдэг юм да. Энд ингээд алцганж байгаа баг өөх гэж байгаа. Азар манай багийнхан дуусгасан ячаа би үхээгүй. Үхгүй ч гэсэн билүү. За ямар ч гэсэн тэгээ ингээд Legend ороо. Тэгээд бас Fredrin-ха Starlight-ыг туршиж үзсэн. Өнөөдөр та нар нөгөө giveaway-тэй оролцоорой заяа. Starlight ч үү дээ. Эсвэл 100 gold. Би өнөөдөр энийг бүр аль 600 илүү 500 саб хүрж байхдаа хэлж исэн. Тэгээд тэрнээс хойш баг бичлэг хийгээг болохоор хүмүүс мартсан байж магадгүй дахиад сэргээж хэллээ. Нэг кал дээр бас дахиад өгнө шүү.